Зул сар болон шинэ жил хоёрын ялгаа. Сайн байцгаана уу? Би энэ жилийн сүүлчийн сараар та бүхэнтэйгээ өдөр бүр хамтдаа байхаар ирсэн цасхан PI байна. 12 сар гарч бидний мэдэх нэгэн өвөрмөц мэдрэмж мэдрэгдэж эхэлжээ. Энэ ямар мэдрэмж вэ гэж үү? Энэ бол шинэ жил, шинэ он гарах төгөж буй тэр мэдрэмж. Дахиад 10 хоног хөл хорионд байхаар болсон ч эдгээр өдрүүдэд та бүхэн маань энэ мэдрэмжээ битгий алдаарай. Харин бид ямар баяр тэмдэглэж байгаагаа төдийлөн сайн мэддэггүй бололтой. Шинэ жилийн мэнд хүргэе гэж хэлдэгч бас зул сарын мэнд хүргэе гэж хэлдэг. Гэтэл энэ хоёр баяр маань хоорондоо ялгаатай байх нь. Зул сарын баяр буюу Крисмисийн баяр нь Христийн шашинд улс орнууд жил бүрийн 12 сарын 25-нд Есүс Христийн төрсөн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг баяр байх нь. Орчин үед энэ нь шашны гэхээсээ илүүтэйгээр дэлхийд дахны баяр болсон. Харин шинэ жилийн баярын хувьд хуучин оноо үдэж, шинэ онтой золгож 12 сарын 31-ний шөнө буюу он солигдох мөчид тэмдэглэдэг баяр байх нь. Бид 12 сарын 31-ний шөнө он солигдох мөчийг зул сартай андуурсаар ирсэн байх нь шүү. Одоо харин та бүхэн маань ялгааг нь сайн ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Мөн эдгээр өдрүүдэд гэртээ байж гадуур битгий гараарай. Маргааш уулзъя. Баяртай.